киноноос эхлээд дуусах хүртэл нэг тарих сэтгэл бүх зүйл ингээд маш амгалан тийм гоё мэдрэмжтэй байлаа. Тэгээд зохиол, хөгжим, жүжигчдийн тоглол, найруулагчийн одоо ажиллагаа, зураглаачийн ажиллагаа бүх зүйл үнэхээр нэг юм эвлүүлдэг тоглоом шиг ингээд бүх юм гоё таарсан тийм кино санагдлаа. Тэгээд яг нэг иймэрхүү гоё монгол кинонууд хийхийг ингээд манай уран бүтээлчд айгүй их оролдоосоо яг монгол кино гэж та ямар байх ёстой юм бол монгол киноны хэл нь яг юу юм бол гэж зөвхөн уран бүтээлч хавьд айгүй бодож явдаг. Тэгээд тэрэнд маань ингээд хариулт өгч байгаа юм шиг надад санагдсан. Тэгээд монгол хүн болгон үзээсээ монгол хүний үнц нь ахуйтай байд юм байна, хүндээ байдаг юм байна тий. Яг тэрийг ингээд бид нар эргэж ингэж хайх цаг нь угаасаа босныг бид нар мэдэрж байгаа. Тэгээд надад яг л тийм мэдрэмж өглөө. Тэгээд их гоё сэтгэл амраад эфирний нэг юм жоохон гонигтай тийм нандин мэдрэмж төрлөө. Кино баг хамт олон чин сэтгэлийн халуун баярыг хүргэж байна. Монгол хүн гэж хин, монгол кино гэж юу юм? Бид нар яг юугаар дэлхийд харуулах ёстой юм? Гэтэл ингээд ийм зүйлийг хайгаад байгаа юм шиг надад санагддаг. Тэгээд магадгүй тэр нэг тоглоом нь чулуун тоглоом дотор байсан тэр чулуунд байгаа мó те мэдгүй бидний маш өөрсдөө рүүгээ л нэг ингэж харах стайл юм шиг надад нэг тийм нандин мэдрэмж төрлөө ямар ч байсан. Тэгээ зохиол бол айгүй юм хийгүү бас их гой санагдлаа. Зохиолч Умаа ахта баяр хүргье. Хөгжим бас гоё. Продюсер Уртын дууч уран тоглогчтой бас баяр хүргье.